Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн имжлэгээр та бүхэнд Premium Nexus Subset компани буюу CEO компани санхүүгийн тайлан шинжилгээ, зах зээлийн мэдээлэл болон IPO гарах үеийн төлөвлөгөө түүний гүйцэтгэлийг танилцуулахаар бэлтгэлээ. За эдгээр мэдээлэлээр болохоор ерөөдөө үнцээс гарах үеийн байдал арга мэдээллүүдийг оруулсан байгаа. Тухайн үед буюу 2021 оны байдлаар 119,966 шиг хувьцааг нэгжийн үнийг нь 208 төгрөгөөр гаргаж 24.9 тэрбум төгрөгийг татан төлрүүлэхээр төлөвлөсөн байна. Задаргааг нь авч үзэх юм бол 76%-ийг нь шинээр 95 дэлгүүр нийх хөрөнгө оруулалтаар 12 орчим хувийг нь болохоор төгөөлтийн төвийн нэмэлт тоног төхөөрөмжийн худалдан авалт, за үлдсэн 12% нь болохоор хоол үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмжийг худалдан авахар төлөвлөсөн байна. Энэхүү слайдаар CEO компани IPO гарах үеийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийг харуулж байна. Энэхүү компани болохоор ерөөдөө зах зээл давмгаалах стратегийг хэрэгжүүлдэг. 2021 онд буюу үнцээс гарах үеийн байдлаар 127 салбар дэлгүүртэй байсан. 2024 оны байдлаар 360 дэлгүүртэй болно гэж төлөвлөж байжээ. Харин 2024 оны байдлаар гүйцэтгэлийг авч үзэх юм бол Монгол улс орон даяараа нийтдээ 445 дэлгүүртэй буюу гүйцэтгэл нь 1.2 дахин өндөр гүйцэтгэлтэй байсан байна. За нэгж дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт 2021 оны байдлаар 1.9 сая төгрөг байжээ. 2024 оны байдлаар 3.6 сая гэж төлөвлөж байсан бол 2024 оны байдлаар 2.2 сая төгрөг болсон үзүүлэлттэй байна. Энэхүү яг зөврөө нь юунд вэ гэх юм бол тухайн үед болохоор 360 дэлгүүрийн 3.6 сая төгрөгийн өдрийн дундаж борлуулалтыг төлөвлөж байсан бол салбар дэлгүүрийн тоо төлөвлөгөөнөөс илүү өндөр өссөнөөр өдрийн дундаж борлуулалт ерөөдөө 39%-аар ерөөдөө буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм аа. За салбарын дэлгүүрүүдийн тоог ерөөдөө задлж авч үзэх юм бол 2024 оны байдлаар 445 дэлгүүрийн 396 нь Улаанбаатар хоттой, 49 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Одоо олон салбар дэлгүүрүүдийн хувьд ерөөд түгээлт бол маш чухал байдаг. CEO компани хувьд гэх юм бол нийт борлуулагч буй бүтээгдэхүүний 90%-ийг нь нэгдсэн түгээлтийн төвөөр дамжин хүргэдэг байна. За үнцээс гарах үеийн байдлаар буюу 2021 онд яг тухайн түгээлтийн төвийн агуулгын хэмжээ нь болохоор 4200 м2 байсан бол хамгийн сүүлд 2024 оны байдлаар 6220 м2 болж ерөөдөө хэмжээнд л томорсон байгаа. За хоол үйлдвэрлэлийн тухайд гэх юм бол яг CEO компани өөрсдийн үйлдвэрлэлийн болон импортын дотоодын бүтээгдэхүүнүүдийг одоо худалдан борлуулдаг. 2021 оны байдлаар яг 125 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол 2024 оны байдлаар 6000 болж нэмэгдсэн байна. За дараагийн яг гол хэрэгжүүлдэг стратеги гэх юм бол үнэнч хэрэглэгчийг нэмэгдүүлэх болон техник технологи суурилсан стратеги байгаа. Аппликейшн хэрэглэгчдийн доо IPO гарах үе буюу 2021 оны байдлаар 323,000 орчим байсан бол 2024 оны байдлаар 1 сая болж 2 дахин өссөн үзүүлэлттэй. Нөгөө талаараа үйлчлүүлэгчдийн тоо 2021 оны байдлаар 13.4 сая байсан бол 24 оны байдлаар 58.7 болж 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. За аппликейшны хөрөнгөлөөр нэг IPO гарах үеийн байдлаар ерөөдөө нэг loyalty оноо цуглуулах, хүргэлтийн захиалга өгөх гэх мэт яг үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол хамгийн сүүлийн байдлаар яг тухайн аппликейшнээр авч болох үйлчилгээнүүдийг илүү нэмэгдүүлсэн байгаа. Тухайлбал ингээд зээлийн эрх үүсгэж тухайн SEO аппликейшнээр зээл авах боломжтой. За нөгөө талаараа тасалбаруудыг бол аппликейшнээр дамжуулах бас боломжийг яг бий болгосноор хэрэглэгчдийг нэмэгдүүлж байгаа юм аа. Орлогын тайлангийн задаргааг ерөөдөө энд харуулсан. Борлуулалтын орлого 2024 оны байдлаар 598 тэрбум болж одоо сүүлийн 4 жилийн хувьд жилд дунджаар 59%-аар өссөн үзүүлэлттэй. Харин хамгийн сүүлд 25 оны 1-р улирлын байдлаар 152.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. За ийшээ доошогоо ингээд харах юм бол цэвэр ашиг харагдаж байгаа. 2023 оны хүртэл ерөөдөө алдагдaltaй ажиллаж байсан бол 2024 оны байдлаар 47.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ерөөдөө эрэг дүн рүү орж ирсэн байгаа. За 2025 оны 1-р улирлын байдлаар 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Борлуулалтын орлогыг яг тухайн үед 2021 онд төлөвлөхдөө 24 оны байдлаар 475.4 тэрбум төгрөгийг төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 598 болж 1.2 дахин өссөн илүү давуулсан үзүүлэлттэй байгаа. За цэвэр ашиг алдагдлын хувьд гэх юм бол 2024 оны байдлаар 22 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж төлөвлөж байсан бол 47.4 болж 2 дахин илүү давуулж гүйцэтгэлтэй ажилласан үзүүлэлттэй байгаа юм аа. 2024 оны одоо борлуулалтын орлогын задаргаар бол 96% нь бараа борлуулсны орлого, үлсэн 4% нь болохоор үйлчлэгээ үзүүлсний орлого байна. Нийтдээ бараа борлуулсан орлогын 372 нь болохоор яг өөрсдийнх нь дэлгүүрээр яг бараа борлуулагдсан орлого байгаад байгаа бол 73% нь болохоор яг франчайз дэлгүүрээр
борлуулагдаж байна. За орлогын задрагааг нь авч үзэх юм бол 81% нь болохоор яг өөрсдийн дэлгүүрээрээ 18.4% нь буюу энэ болохоор 73 франчайз дэлгүүрээр борлуулагдсан борлуулалтын орлого байна. За санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд энэхүү өснөгтүүдээр харагдаж байна. За нийт хөрөнгө бол 2024 оны байдлаар 314 тэрбум төгрөг болж сүүлийн 4 жилийн жинтэл дунджаар 31.6% өсөж байгаа үзүүлэлттэй байна. Харин 25 оны 1-р улирлын байдлаар 327 тэрбум болж өссөн. За үр төлбөр бол үүнээс 211.1 тэрбум үр төлбөр ба жилд дунджаар 38% өсөж байна. За ингээд ерөөдөө төлөвлөгөө болон гүйцэтгэлийг авч үзцгээе. Нийт хөрөнгийг IPO гарах үеийн байдлаар 24 онд 57.4 тэрбумын нийт хөрөнгөтэй байна гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 313 тэрбум болж 5 дахин өндөр өссөн үзүүлэлттэй. За нийт үр төлбөрийг бол 66 гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 211 буюу гүйцэтгэлийн хувь 320%. За хувьцаат капитал бол 91.2 тэрбум гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 111 тэрбум буюу 122% гүйцэтгэлтэй ажилласан байна. Санхүүгийн тайлангийн үр төлбөрийг ерөөхдөө илүү нарийнчилж задлж авч үзцгээе. Нийтдээ өмнөд урсанчлан 211.1 тэрбумын үр төлбөртэй байгаа. Үүнээс хамгийн дийлэнх нь болохоор түрээсийн үр төлбөр буюу 82.2 тэрбум өмнөний түрээсийн үр төлбөр. За банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь 48.1 тэрбум буюу энэ нийт үр төлбөрийнхөө 22.8%-ийг эзэлж байна. За банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн задрагаа бол энд харагдаж байна. Нийтдээ 11 арилжааны банкнаас жилийн 10-аас 19% хүүтэй нийтдээ 46 тэрбумын зээл авсан байгаа. Эдгээр зээлүүдийн яг үндсэн төлбөр нь бол 25 оны 3 сараас 28 оны 9 сар хүртэл төлөгдөнө. За банк санхүүгийн байгууллагаас нэг зээл авсан нь болохоор жилийн 34.8% хүүтэй, холбоотой талаас болохоор won-ы зээл авсан байгаа нь жилийн 4.6% хүүтэй, яг үлдэгдэл нь 2.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. За ингээд татврын үр төлбөрийн задрагаа болон дансны өглөг болох 66.9 тэрбум төгрөгийн задрагаа нь энэхүү өснөгтүүд дээр харагдаж байна. Энэхүү хэсгээр CU компани зах зээлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх гэж байна. За сүүлийн жилүүдэд буюу 2017 оноос 2024 оны хооронд Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо 66 мянгаас 108 мянга болж ер нь бол бараг 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. За тэгээд энэ компаниудын дунд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ер нь бол дийлэнх хувийг нь бүрдүүлдэг. За энэхүү өснөгтнөөс харах юм бол 2017 онд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн одоо нийт аж ахуйн нэгжид эзлэх 35.9% байсан бол 2024 онд өсөлт нь нэмэгдээд 38.2% болж ер нь бол нэмэгдсэн байна. За тэгээд худалдааны салбар маань ер нь бол яг нийт борлуулалтын орлогоор яг аль түвшинд байгаа юм бэ те. За CU компани үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийн сектор маань өөрөө борлуулалтын орлого олж байгаа юм уу үгүй юу гэдэг харьцаа үзүүлэлтүүдийг харах юм бол 2017 оноос 2024 оны хооронд тус салбарын нийт борлуулалтын орлого 16 их найдаас 68 их найд болж маш өндөр хэмжээгээр ер нь бол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. За тэгээд дараагийн үзүүлэлтүүдийг харах юм бол 2024 оны 1-р улиралд тус сектор нийт орлогоороо 14 их найдыг олсон бол 25 оны эхний удирлын байдлаар 14.2 их найдын орлого олсон өндөр үзүүлэлтүүдтэй ер нь бол байгаа юм байна. За CU компани маань өөрөө мэдээж нөгөө жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гол дэлгүүрүүдийн нэг. За тэгэхээр зөвхөн одоо нөгөө конвениенс дэлгүүрээс гадна зах зээл дээр бөөний худалдааны төв, за тэгээд төргөн үйлчилгээний төвүүд болон худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд эдгээрийг ер нь бол нөгөө яг аль төрлийн дэлгүүр нь одоо ингээд нөгөө зах зээл дээр төлхөө том хэмжээг эзэлж байна гэдгийг харах юм бол мэдээж дэлгүүр буюу одоо нөгөө 8 нэрийн дэлгүүрүүд болон конвениенс дэлгүүрүүд ер нь бол зах зээлдээ ер нь бол маш өндөр хэмжээний хувийг эзэлж байгаа. За тэгээд тус дэлгүүрүүд буюу 5889 дэлгүүрийг үйл ажиллагааны салбараар нь ингээд задлаад үзэх юм бол 4701 нь хүнсний барааны дэлгүүр ерөн гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр бидний одоо нэг танилцуулж байгаа CU компанийн хувьд зах зээл дээрээ маш өргөн цар хүрээг эзэлдэг компани ер нь бол байж тарах гэдэг. Зөвхөн одоо жижиглэн худалдааны салбар гэхээс гадна компанийн хувьд хүнсний үйлдвэрлэл болон худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг байгаа. За тус салбарын орлогын үзүүлэлтүүдийг харах юм бол мөн л одоо нэг өмнөх худалдааны сектортэйгээ ижилхэн өсөлтийг ер нь үзүүлчихсэн харагдаж байна. За тэгээд дээрэс нь 2021 онд компани IPO хийж явах үедээ 165 салбар дэлгүүртэй байсан бол 2025 оны 1-р улирлын байдлаар 466 болоод за ер нь ойролцоогоор 3 дахин өссөн ахиц ер нь бол харагдаж байна. Хамгийн гол асуудлуудын нэг бол
CU компани маань өөрөө ингээд дэлгүүрүүдийг нээгээд үйл ажиллагаагаа тэлээд байдаг. За тэгэхээр тус салбар маань өөрөө цаашид дахиад нисгсэн нэмэгдэх боломж нь хэр юм бэ гэдэг үзүүлэлтүүдийг ер нь авч үзэх шаардлагатай. Convenience дэлгүүрийн хувьд GS25 сүлжээ маань одоогоор 250 салбартай. За тэдгээр маань бүгдээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 30000 ажилчидтай байгаа болвол CU-гийн хувьд өмнө ярьсанчлан 466 салбартай. За үүний 397 нь ер нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статустай байгаа. За ажилчдын хувьд гэх юм бол 4392 гаруй ажилчинтай. За тэгээд бусад улсуудын одоо нэг жишээ байгаа тийм ээ. Монгол улсад бол сүлжээ дэлгүүрийн соёл болон үүсэл хөгжил харьцангуй сүүлд явагдсан. За тэгэхээр Америк болон Япон зэрэг орнууд маань тус сүлжээ дэлгүүрүүдийг маш урт хугацаанд нутагшуулаад үйл ажиллагаагаа ер нь бол тогтоочихсон байдаг. Сүлжээ дэлгүүрийн одоо нэг нийт хүн амд оногдох багтаамжийг нь одоо үзүүлдэг нэг харьцаа үзүүлэлт маань юу вэ гэхээр нэг бүлэг хүн амд хэдэн ширхэг одоо convenience дэлгүүр ногдож байна гэдэг харьцаа үзүүлэлт гэсэн үг. За 2225 хүнд нэг сүлжээ дэлгүүр оногдож байгаа гэсэн үзүүлэлт бол Америк нэгдсэн улсын хувьд бол яригдж байна. За Японы хувьд гэх юм бол харьцангуй олон сүлжээ дэлгүүртэй буюу 2000 хүн тутамд нэг сүлжээ дэлгүүр оногдож байгаа гэсэн харьцаа үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр эдгээр харьцаа үзүүлэлтүүдийг Монгол улсынхтай харьцуулаад үзэх юм бол за GS-ийн 250 салбар, CU-гийн 397 салбар буюу хотод байгаа салбаруудыг нэмээд 647 салбар ер нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. За 2025 оны 1-р өдрийн байдлаар Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэдийн тоо бол 1.7 саятай бол статистик гарчихсан. За тэгэхээр эдгээр зүйлүүдийг харьцуулаад үзэх юм бол яг одоогийн түвшинд хэмжээнд Монгол улсын хувьд 2666 хүнд ер нь бол нэг convenience дэлгүүрт ногдож байгаа гэсэн харьцаа үзүүлэлт гарч байгаа. За тэгэхээр энэ үзүүлэлт маань өөрөө юг илэрхийлээд байна гэхээр Монгол улсад цаашид одоо сүлжээ дэлгүүрийн тоо нэмэгдэх боломж нь ер нь бол зах зээл нь ер нь бол бас байна гэж үзүүлж байгаа гэсэн үг. Судалгааны маань одоо хамгийн гол хэсэг бол үнэлгээний хэсэг рүүгээ орж байна. За бид бүхэн 3 ширхэг одоо ингээд үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг тооцоод тухайн компани одоо үнэлгээг нь гаргаж үзсэн байгаа. Тус 3 үнэлгээний аргад одоо хамгийн өндөр ач холбогдол өгсөн нь бол энэ харьцуулалтын арга ер нь бол ашиглагдсан байдаг. Ягаад гэхээр тус арга нь одоо ирээдүйн мөнгө урсгалыг нь тооцох гэхээс илүүтэйгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниуд, бусад орны жишг одоо компаниудын харьцаа үзүүлэлтүүдийг нь CU компанийнхтай авч үзээд за тэгээд яг CU бусад компаниудтай харьцуулахад ямар байгаа юм бэ гэдгийг нь үнэлгээгээр гаргаад ирдэг гэсэн үг. За тэгэхээр энэ харьцаа үнэлгээний аргаар бол харьцуулалтын арга дээр нь бол 50% үнэлгээний ач холбогдол өгөөд бусад хоёр үнэлгээний аргада 25% үнэлгээний ач холбогдол өгж үнэлгээ маань 391 төгрөг 26 мөнгө гэсэн үнэлгээтэй гарсан гэсэн үг. За тэгэхээр та бүхэн тус үнэлгээний дэлгэрэнгүй задаргаа болон бусад судалгааны материалыг Apex CGM-ийн судалгаа хэсэгт орж өөрийн имэйл хаягаа бүртгүүлээд дэлгэрэнгүй материалыг авах боломжтой байна.